манай сайд дарга нар, манай генералууд цэрэг ирсийнхээ нэр хүндийг ямагт хамгаалж явах хэрэгтэй. Хэдэн бор цэргээ байн хайрлаж явах хэрэгтэй. Миний ээж ахлагч байсан. Ахлагчаас офицер хүртэл алав хаасан. Би бас ахлагчийн салгаар амьдарч байсан хүүхэд байгаа. Өөрөө ч би офицер хүн. Тийм учраас цэрэг армины хүнд бэрх амьдралыг, зовлон жаргалыг бас одоо доторлон, гадралн бас. Тэгэхээр цэрэг армаа бид ямагт хамгаалж явах хэрэгтэй. Цэрэг арми бол хэн нэгэн хүний хилцүүлийн газар биш шүү. Хэн нэгэн танхаа этгээд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан тушаалтны эсрэг янз бүрийн байдлаар халдаж болохгүй. Өмнөхөн шүлсээр нулимж болохгүй. Хувц цондрыг урж тасдаж болохгүй. Загнаж дээрлэхэд дормжилж болохгүй. Энийг төр хамгаалах хэрэгтэй байна. Энэ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ардын хүүхдүүд ажилладаг. Тэрнээс биш анархи хүүхдүүд ажиллаагүй шүү. Энийг бас бодох хэрэгтэй. Ялгаж салгаж бодох хэрэгтэй. Сүүлийн үед одоо энэ анарх байдал бас газар аваад байгаа шүү. Ардчил гэсэн нэрийн дор хууль өчний байгууллага, төрийн цэргийн байгууллагууд халдад довтолдог, нэр төрийг гутаадаг. Цэргийн сүр жагсаалтаа улсын сүр цэрэгтэй гэж одоо манай ардын сайхан үг байгаа. Мэдээ цэрэг арми хууль дүрмийнхээ хүрээнд ажиллах хэрэгтэй. Бүх юм хууль дүрмийн хүрээнд явагдах хэрэгтэй. Тэгвэл цэрэг арми гэдэг бол бас цэцэрлэг биш шүү. Энэ нэгэн хүнийг эрхлүүлж тэжээж яддаг газар биш. Энэ ч бол эх орны төлөө үзэл санаагаар оюун ухааныг дээгүүрүүлж, бие үйлдвэрийг бэлтгэж, эх орноо хамгаалах үйлсэд бэлэн болох ийм ёстой газар, сургаж хүмүүжүүлэх ёстой газар. Тэгээ энийг одоо ялгаж салгаж ойлгох ёстой. Тийм учраас би дахин хэлье. Цэрэг армийнхныг хэн нэгэн этгээд дормжилж болохгүй. Дормжлуулдаг газар биш энэ бол. Төрийн цэргийн албан хаагч нь хууль сахиулах байгууллагын албан хаагчлыг дормжилсан этгээд зохих хуулийн хариуцлагыг хүлээж авах ёстой. Энэ харин дутагдаад байгаа юм шүү. Одоо энэ чинь манай хууль зүйн сайд сууж байна. Үүн дээр онцгой анхаарч ажиллаарай. Энд ардын хүүхдүүд байгаа шүү. Энэ улсын төлөө алтан ам бүлээн цусаа өгөхөд бэлэн хүмүүс байгаа. Зарим нь өгч байгаа. Эднийг бид харьлахгүй бол, төр нь харьлахгүй бол өөр хэн харьлах юм? Дэлхийн бүх улс орн цэрэг армаа хууль өчнийхээ байгууллагын хайрлтыг хамгаалдаг. Өмгөөлдөг бас хуулийн өрөөнд. Хүндэтгдэг. Энийг огт мартчихлахгүй. Энэ байдал газар аваад цаглах самбараагүй байдал эсвэл цаашдаа энэ Монголын төрд эх орноо хамгаалах цэрэг ирсийг тоо цөөрнө. Тийм сэтгэл зүрхтэй хүн ховордно. Улс эх орнд гай зовлон тохиолдвол тэрний эсрэг бас тэмцэх цэрэг армигүй болвол яах вэ? Хэл хязгаараа хамгаалах цэрэг армигүй болвол яах вэ? Хүмүүс хамууныг зогсох цагдаа цэрэггүй болвол яах вэ? Энэ тоглоом биш шүү. Би энийг улсын ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд албан ёсоор хэлж байгаа. Энд хүрэлцэн ирсэн манай офицерууд, генералууд, удирдах албан тушаалтныхан сайд дарга нар та бүхэн би дахин нэг зүйлийг хэлье. Цэрэг ирсээ хайрлаарай. Цэрэг ирсээ хамгаалдаг байгаарай. Хайрладаг байгаарай. Ийм сайд дарга нар цэрэг эрс дундаа нэр хүндтэй байдгийг шүү. Ажил үйлсэн ч бүтэмжтэй сайхан байдгийг. Энэ бол эх орны цэргүүд шүү. Эх орны хүүхдүүд. Эх орны одоо охид хөвгүүд. Үүнийг хязгаарч мартчихлахгүй.